Шивээс бол яхаар гоорлог. Шивээс бол арьсан дээрх амьд орлог гэж би боддог. За яг бүр анхнаасаа яриг бол 10 жил байхасаа хийжсэн. 5 6 дугаар ангид байхдаа анх хөгжмөний мотор ашиглаад гар аргаар шивээс хийж сурсан. Би бол уран зураг шивээс хоёрыг ерсэн ямар ч ялгаагүй гэж би боддог байхгүй. Тэгээд төрлөөрөө ялгаатай л гэж боддог. Одоо Монгол ардын зураг, уран зураг, зураасан зураг гэж байдаг шүү дээ. Тэрнтэй л адилхан бас нэг шивээс гэдэг нэг тийм төрөл болсон байгаа байхгүй. Сүүлүүд ер нь гадны орны дуучдын гарн дээрх, цээжин дээрх шивээсийг их дөөрөж хэлэгдэг байсан. Тэрнийх утгаас тэр анхдагч хийлгсэн хүн бол өөр юм бодоод хэлгцэн гэж болно шүү дээ. Тэг чи одоо тэр хүний биен дээр хэмээг өөрийнхөө биен дээр буулгах жишээтэй. Би бол шудраг хэлэхэд бол тэр хүмүүсийг тэнэглэж чаддаг. Ер нь ирчүүдээс дамууга охтууд нэг шивээс хэлэхдэг болсон. Би охтууд хандаж хэлэхэд бол ер нь хөвлөндөө битээ хэлгэрээ. Ирээдүйд та нар ээж болно, та нар жирэмсэн болно. Гиз чин задарч өгнө, ядарч өгнө. Тэр болгонд тэр нөгөө гой шивээс чинь хэвээ бай болно шүү дээ. Насан туршаагүй хүмүүсд бол би ерөөсөө хийж өгдөг шүү дээ. Гэхдээ бас нөгөө талаараа айгаа хэцүү байд юм аа. Чадахгүй хүмүүстэр очиод арьсаараа тоглолцдог байхгүй. Гэхдээ ер нь л ээж аавын зөвшөөрлийг авч хийх дуртай. Сүүлд нь ямар нэг асуудал гарчлаа яах тий. Живээсний түүх нь болохоор эртний Майя омгийнх нь анх шивээс хийж эхэлж исэн. Өөрсдөө бэлэг тэмдгийг ярьсан дээр будгаар буулгадаг байсан. Монголын хувьд болохоор 2000-ад онд л яг хөгжиж эхэлсэн дээ. Би сайхан тийг сонссон л да тийм. Япон хүн Монголд ирж 5 жил Монголыг судлаад тэр Монгол бичиг сураад тэр Америкт очиж хийж гисэн нэг тийм сонссон. Хамгийн үнэтэй идэх шивээсний төрөлд орсон байна. Манайх ер нь Монголоо гэсэн бүгдийг л алдсан байгаа л да. Монгол үчгэж мэдхгүй, Монгол хийгэж одоо скиц хараад дөөрөлгөж зурдаг штэ. Юу ч харахгүйгээр зурдаг тийм шивээчд бол ховор байгаа гэж би боддог. Өөрөөсөө Монгол урлагийг алдаад байгаа байхгүй. Би ч юм адил. Шивээс хэлэх чинь хүмүүс ерөөсөө харамсахгүй үстэл гэж хэлдэг. Сайн бодсноо харамсахгүй үстэл гэж хэлдэг. Хамгийн зөв асуулт шүү дээ. Сайн бодж ил шивээс хэлэхдээ. Шивээс яг тэгвэл арилдгүй байхгүй. Ямар ч ерөөсөө арилах ямарч боломж байхгүй. Лазер талаа нөгөөдгөө сорив тогтсон шүү дээ. Сорив байснаас шивээс байсан дээ шүү дээ. Тэгээд анх шивээс гэж шийдэжсэн. Өөр салонч байхгүй тэгээд цөнхөө өрөөд гадуур явдаг байсан. Шивээс хэлэх үг. Тэр үе бол сайхан шүү дээ. Одоо бол сайхан болчиход. Анх шивээс хийж эхэлж байхад аюу хямдхан идэг гэсэн. Яг гэвэл би өөрийнхөө төвшин мэддэг байсан. Бодог зүүнийхээ мөнгийг эргүүлээд олж аваад дээрэс нь эдэн дүгний ашигтай авахтал болчдөг байсан. Под ичдэг байсан. Одоо л яг тэ тэгээд хүн үн дагаа чанар гэдэг штэ. Яг өөрийгөө яаж үнэлж чинь тэрнгээрээ л мэлдэг. Мөнгөн дөнгөө. Дэлхийн шивээсний анш, Монголын шивээсний анш бол газар тэнгэр шиг шүү дээ. Дэлхийн хэмжээгээр авч үзэхэд ерөөсөө их орнууд бол цагаараа 1 минутанд хэд гэсэн үлгээтэй. Тэгээ нөгөө шивээсчд нь болохоор бүр тааваараа гэдэг. Ерөөсөө дараагийн хүний авчи хурдан хийгээд дуусгачих гэсэн тийм бодол байдаг юм шиг. Монголд болохоор ингэ дараагийн хүний авахгүй яарад идэх байхгүй. Нэгэн л хүний бие дээр хизээч арилахааргүй тол бүлдэж байгаа юм шиг. Мэдээж чанартай их л боддог л та. Цаана зовд шүү дээ. Ажилгүй тал айгүй их болцсон гэж боддог. Хүн болго ажилтаа
өөрсдийн санаанд нийцгээр цалин авдаг гэсэн бол манай залуучтай ахтар суугаа явахгүй шүү дээ. Ажилтаа хүн бол тэгээ сэлгүүцээ явахгүй шүү дээ. Амьдрал сайхан нөө болж л яг хэцүү л байсан. Тэгээ би чи асар залуу шүү дээ, тий. Болж л. Ер нь өдөртөө нэг дунджин шивээсээр ярих юм бол 10-аад шивээс хийдэг юм да. Заримдаа бол бүр их аягүй их очртой. Заримдаа бол ямар ч хөнгөө ич байдаг. Мөнгөийг бол зүгээр л хэрэглээл гэж боддог шүү дээ. Тэрнээс бол хамгийн чухал зүйл мөнгө юм шиг хүмүүс бодоод байдаг шүү дээ. Мөнгнөөс илүү сайхан юм зөндөл шүү. Одоо энэ өчнөө мөнгө төрхтэй хүмүүс яа сэтгэлийн зовёртой явдаг бол тээ. Яаж мөрөөдөд биднес шиг юм амар тайван байдалд амьдарч чадахгүй байна. Гэхдээ би хүн болгоныг ядуу явуугүй л тээ. Ер нь хүн чанартай л байх шиг юм сайхан байхгүй шүү. Амьдрал хүн чанар дээр тогтдог тээ. Би юу шивээсийн ажлыг за яг одоо болчих юм бол яг нэг гутал хийх сонирхолтой. Өшөрсөн оны юу их юм л та. Нөхөө малтцсан маа л та. Эцэстээ байгаль орчны мэрэгчлэлтнэр дээд сургалт өгсөн. Тэр чиглэлээр л ажиллана. Байгаль орчны байцаагч юм да. Тийм болох үстэй. Гэтэ одоо энэ төрийн албанд орох чинь шивээс асж байгаа. Гэцэгдэх байх гэж бодод. Тэр үед гайг бах. Би өөрөө металл хөгжим сонсдог байхгүй. Металл хөгжим сонсдог залуучдад ийм өсөн оргуулсан нэг тийм жоохон ширүүн төрхтэй ч юм уу тий. Хүмүүс гаднах төрхийг хараад жоохон буруу ойлголттой яваад байдаг байхгүй. Гэтэ гүмаа тэр металл хөгжим сонсдог хүмүүс хамгийн төлөв хүмүүс байдаг. Хамгийн сайхан хөгжим байхгүй. Уул нь бол мотоциклэнд бол асар их хоббит. Өөс хүүхдийнхээ өмнө хүлээсээ өргөхтэй юм чи эрсдэлтэй алах юм гэж болохгүй шүү дээ. Явж байгаад хүчүүл яах те. Одоохондоо бол мотоцикл унжуулахгүй. Тэ. Жогон нас тогтооч ч юм уу. Би түрүү хэлсэн шүү дээ. Байгаль орчны байцаагч болно. Тэр үедээ бол салхи татуулаа явах бол нэг шивээс эхэлсэн бол ерөөс дуусчих санаа амартай шүү дээ. Ерөөсөө за өчтөр хийлгчээд за маргааш ирэх шүү гэд нэг хүн хэлцэн ч юм уу те. Талын маргааш ирээд хийлгэе гэд явцсан бол ерөөсөө оройжонгоо бодогтол өглөөс ирээл бодоол тэр. Тэрийг тэгж дуусвал тих байх гэл ерөөсөө. Ингээгүүр өөөсөө өөр ажил хийнэ гэж бол хэцүү баха. Залуу насндаа бол чаддгаараа л явж чад. Шивээсний урлагт үнэхээр хайртай шүү. Намайг Итгэлийн Бадрал гэдэг. Би одоо 25 настай. Их нутагтай хайртай. Энэ шивээс идэг энэ ажилдаа маш их хайртай. Тийм нэг жирийн нэгэн л залуу байна да. Надад асар том зорилго байна.